Сайн байна уу? Танд одоо 7 хоног бүрийн 5 гараг явуулдаг. Манай Сөүл студ нэвтрүүлэг мөн эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн зочнороор бид бүгд найрамдах Солонгос улс дахь одоо глобал центр төвөөс явагдаж байна. Манай энэ удаагийн дугаарт бүгд найрамдах Солонгос улс дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Майнбаяр гэгчигээ орж оролцуулж байна. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэхүү сайхан нэвтрүүлэгт хүрэлцээ өөрийн оролцуулж байгаа явдалд маш их баярлж байна. За баярлалаа. Та бас өөрийгөө манай үзэгчдэд танилцуулахгүй юу? За намайг Майнбаяр гэдэг бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр тэргүүний ажлыг хийж байгаа. За тэгээд өнөөдөр бас бид нар глобал төв дээр ирээд бас яг энэ байгууллагын үйл ажиллагаа болон бас энэ одоо глобал төвийн гэж ямар байгууллага байдсан бэ гэдэг талаар бас нэлээд ярилцгаар бас төлөвлөсөн байгаа. Тэгээд энэхүү байгууллага маань бас яг хэдэн оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлвэ? За Түндэмэн Глобал Центр маань бол одоо 2015 онд анх нэгдсэн. Тэгээд анх нэгдэхэд нь одоо манай холбоо одоо энд холбооныхоо үйл ажиллагааг одоо явуулж эхэлсэн байгаа. За тус одоо төв маань монголчууд болон орсуудад зориулсан тийм одоо төв байгаа. Яг гэвэл энд чинь орс тааван болон монгол тааван маань байдаг штэ. Тэгээд энэ одоо Түндэмэн глобал төв дотор маань 5 монгол холбоод үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө бол манай монголчууд бол нэлээ идэвхтэй одоо төрийн бус байгууллага болон одоо янз бүрийн одоо сайн дурын үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцдог байгаа. Тэгээд энэ төвд маань бол одоо 5 холбоод маань нэгдүгээр одоо бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо, тэгээ худалдааны холбоо, оюутны холбоо, мөн Монголын иргэдийн холбоо, Монголын залуучдын холбооны салбар зөвлөл, Солонгос дахь салбар зөвлөлийнх нь бас байрладаг. Ингээд 5 холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тэ. За энэ одоо глобал Түндэмэн глобал центрээс гадна ер нь одоо глобал центрүүд хэр олон байдгийн болоо. Одоо манай монголчуудын хамгийн сайн мэддгээр бол Жунгагийн яг дээр байдаг нэг глобал центр байдаг. Тэгээ Түндэмэн глобал центрийг бас аягүй сайн мэддэг. Тэгээ бусад бас өөр глобал центрүүд байдгийн болоо. За ер нь бол Сөүл хотод үйл ажиллагаа явуулж байгаа миний мэдхийн 7 глобал төв байдаг. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ маань Сөүл хотын захиргаанаас явагдаж байгаа гадаад иргэдэд зориулсан тийм улс төрийн одоо биш одоо гадаад иргэдэд зориулсан ийм бодлогын чанартай ийм одоо төвд одоо гадаад иргэдийг дэмжих бодлого гэж хэлж болно. Тэгээд одоо энэхүү одоо глобал центр маань болохоор яг ингээд танилцуулгаас харахад бол ингээд худалдааны талаарх бизнес эрхлэгчдийг аягүй сайн дэмжиж өгнө гэдгсэн баа. Тэгээд бас яг ямар одоо хүмүүсийг дэмжиж илүү их үйл ажиллагаагаа явуулт юм болоо. За ер нь бол одоо бизнесээ шинээр эхэлж байгаа. Хүмүүст одоо анхан шатны ажлынхаа стартап гэдэг одоо ажлынхаа гарааг хэрхэн яаж эхлүүлэх үү гэд нэг-нэгний харьцаатай бас зөвлөгөө өгдөг байгаа. Хоёрдугаар тэндээс бол сургалтуудыг явуулдаг. Бизнес эрхлэлд Солонгост бизнес эрхлэхэд одоо татвар болон бусад талаарх мэдээллүүдийг одоо хүргэдэг тийм мөн одоо татвараа яаж төлөх үү мөн яаж хялбархан бизнесээ одоо хөгжүүлж одоо дээшлүүлэх үү ашиг орлогоо яаж дээшлүүлэх үү Солонгос орнд бизнес эрхлэхэд ямар онцлог давуу талууд байдгүй тийм ээ ямар хүндрэлүүд байдгүй гэх мэтчлэн тэр талаар бол одоо жил болгон сургалт явуулдаг байгаа. Тийм. Ер нь энэ жилийн хувьд бол тэр сургалт нь явагдсан уу? Явагдаж байгаа тий. Одоо явагдаж байгаа юм тий. За тэр баг дуусах шатанд орж байгаа. Тэр нь ер нь бас хэр хугацааны тийм сургалт байдгийн болоо. За яг хугацааны хувьд бол сайн би бол өөрөө нөгөө сурж үзэж байгааг бол ямар ч гэсэн явагддаг. За хугацааны хувьд бол нэг миний бодлоор нэг юу яадаг болов нэг сар орчим байдаг болов гэж бодож штэ тий. Тэгээд хүмүүсийн чөлөөт цагийг бас
цаг завыг нь харгалзан үзээд оройн цагаар хийдэг. Тэгээ нэг бол амралтын өдрөөр бас хийдэг байгаа. Тэгэхээр бас хүмүүсийн аль болох ажлын цаг завыг тохируулж бас хийдэг гэсэн үг юм байна тий. Энд дэд нөө сертификат бас олгодог баг тий мэдээж. За тэр сургалтыг явуулаад мэдээж сертификат олон бүсэд тий юунууд явагддаг баха. Заажаар би шеэр хийх гээл хайгаад байна л та. Тий. За тий. Мөн та бүхнээс бас сонирхсан асуулт байвал бас та бүхэн асууж болно. Бид нар өнөөдөр Түндээмэн Глобал Центрээс бас та бүхэндээ шууд хүргэж байна. Тэгээд сонирхсан асуулт эсвэл мэдхийг хүссэн зүйл байвал та бүхэн бас коммент хэсгээр асууж өгөөрэй. За. За тэгээд энэ бас нэг бизнес эрхлэгчдээс гадна бас өөр үйл ажиллагаануудыг, ивентүүдийг бас хийн дээр хийж болдог гэдгсэн. Тэгэхээр бас та энэ талаар бас мэдээлэл өгөөч. За яг одоо Түндээмэн Глобал төв дээр бол худалдааны талаарх тийм ээ. Одоо бизнес эрхлэх талаарх сургалт явагддаг. Бас хажуугаар нь солонгос хэлний сургалтууд явагддаг байгаа. За энэ глобал Сөүл хотод байгаа глобал төвүүд дээр явагддаг хэлний сургалтууд бол одоо бусад сургалтуудаас их чанартай сайн байдаг. Тэгээд жил болгон бүртгүүлж одоо сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс бол хүмүүсийн тоо маш их байдаг. Ихэвчлэн одоо дандаа бараг л зарлагдал ер нь эхний 7 хоногт ерөөсөө орон тогоо болчихсон байх жишээний байдаг л та. Энд тэгээд нэг зөвхөн анхан шатуу эсвэл бүх шатны төвчний хүмүүст зориулагдсан бахаа. Тэгээ бүх шатныханд зориулагдсан байгаа. Анх хурж ирэнгүүт нь солонгос хэлний төвшинг нь тодорхойлоод шалгалт аваад тэгээд аль ангинд анхан шат байна уу, дунд шат байна уу, эсвэл одоо гүнзгийрүүлсэн шат байна уу гэдгийг ингэж хуваагаад тэгээд солонгос хэлний сургалт явуулдаг байгаа. За баярлалаа. За тэгээд бас өөр одоо жишээлбэл энд одоо глобал центрээс зүгээр хувь хүмүүс ирээд ч юм уу те эсвэл хүмүүс ирээд яг ямар үйлчлэгээ авах боломжтой байх юм болоо. За хувь хүн одоо хурж ирээд одоо оюутан залуус ч юм уу тийм ээ хичээлээ одоо хийх нам гүм орчин эсвэл одоо компьютер хэрэг болох юм бол гадаа зааланд байгаа компьютер дээр суугаад чөлөөтэй хичээлээ хийгээд компьютер ашиглаад явж болдог. Мөн одоо анх эхлэхдээ хэлсэн байгаа бизнес эрхэлж байгаа болон эхлүүлэх гэж байгаа эхлүүлээд ажиллаж байгаа ч гэсэндээ ямар нэгэн байдлаар бизнест нь одоо хүндрэл одоо мэдгүй гаргалгаагаа мэдгүй байх тохиолдолд энд хурж ирж нэгний харьцаатайгаар бас зөвлөгөө авдаг. Тийм юу байгаа. Тэгээд энэ зөвлөгөө өгдөг хүн яг монгол хүн байдгийн болов уу, солонгос хүн байдгийн болов уу? Солонгос хүн байдаг. Тэгэхээр хэрэг бас хэл мэдгүй хүн ирлээ гэж бодоход бас орчуулга байх болов уу? За манай центрт болохоор орос хэлтэй, монгол хэлтэй хоёр солонгос бүсгүй маань ажилладаг байгаа. Тийм. Бас тэгэхээр айгүй мундаг шүү дээ, тий? Солонгос хүмүүс бас монгол хэлээр. Тэгээд за одоо ихэвчлэн бас монголчуудаас гадна орсууд тэгээд ер нь өөр орны хүмүүс ирдэм болоо. За ер нь гэхдээ өөр орныхан ч гэсэн ирдэг. Тий. Заавалчгүй солонгос биш Түндэм биш Монгол болон Орос гэж яадгүй. Тэгээ мэдээж хэрэгтэй мэдээлэл тий хэрэгтэй мэдээлэл авах юм бол нэг бол одоо эндээс авах боломжтой сургалт солонгос хэлний сургалтыг бол угаасаа зэртэй тэрнгүү солонгос хүн явуулж байгаа учраас ямар нэгэн орны юу хязгаар юу байхгүй байгаа тийм ээ. За та бүхэн бас солонгос хэлний сургалт болон бас магадгүй бизнес эрхлэхийг хүссэн, яаж эхлэх үү гэдгээ бас асууж мэдхийг хүссэн, эсвэл гайлын талаарх бүрдүүлэлтийг бас мэдхийг хүсвэл та бүхэн Түндээмэн Глобал Центр дээр ирж бас нэгийг харьцах нэггээд хүнтэй бас одоо тийм зөвлөгөө авч явах бас болох нэ. Та бүхэн бас ирж асуух зүйл байвал бас мэдхийг хүссэн зүйл байвал бас ирж биеэрээ уулзах боломжтой юм байна. Бас одоо ингээд гоё номын сантай байгаа тий нэрэ манай глобал. За энэ номын сан маань болохоор яасан гэхээр нодлон нэгдсэн л дээ. Тэгээд энэ одоо энд байрлаж байгаа 5 холбоо болон одоо хувь хүмүүс хувь хүмүүсээс ном аваад хандивлаад тэгээд бид нар одоо монголчуудад зориулаад орсуудад зориулаад ингээд номын сан нээсэн байгаа. Тэгээ бас нэг хөөрхөн булантай суугаад ингээд
чимээгүй орчин дуртай номоо тэгээд сонирхсан номоо хурж ирээд бас унших боломжтой байгаа. Тэгээд та бүхэнд бас сандаж хэлэхэд Түндэ мөн одоо Монгол таавнаар та бүхэн маань маш их ирж очдог. Тэгэхдээ бас энэхүү Түндэ мөн центрээрээ орж ирээд үйлчлүүлээд одоо мэдэж асуухыг хүссэн зүйлээ асуугаад гарч болно шүү. Энд бол их чөлөөтэй байдаг шүү. Намаач уншиж болох нь хичээлээж хийчиж болох нь мөн ингээд факс принтерч бас өнгөө ингээд яг одоо хэрэгцээтэй хэмжээндээ ашиглаад бас гарах боломжтой байх нэ. Бас энэ боломжийг олгож байгаа бас айгүй тийм монголчуудад айгүй гоё тийм боломжийг олгож байгаа байна. Тэгээд за тэгээд ер нь энэхүү одоо байгууллагаас нь одоо танаа одоо энэ олон холбоод байгаа шүү дээ. Эдгээр бас яг анх эхлэхтэн цуг эндээ офслаад явсан уу? За ер нь бол ихэвчлэн бүгд энэ одоо Монголын залуучдын холбоо нодлон орж ирсэн байгаа. Бус нь бол ер нь анханасаа тэгэл орж ирэл 5 холбоо маань зэрэгэл үйл ажиллагаагаа энд офслж эхэлсэн. Гэхдээ холбоодууд маань бол угаасаа юу байхгүй офс байхгүй байсан. Түндэ мөн Global Center нээгдээд энэ центр дээр одоо бид нэр офстой болсон гэсэн үг л дээ. Тий. Тэгээ одоо энэ холбоодууд маань болохоор центрийг яаж ашигладаг гэхээр нэгдүгээрт офисын одоо зориулалтаар нэгдүгээрт ашиглаж байна. Бүх одоо офисын хэрэглээний бүх зүйлийг одоо Түндэ мөн Global төвөөс хангаж өгч байна. Тэгээ дээрэс нь одоо бид нар ямар нэгэн үйл ажиллагаа албан бичиг тий одоо бид нар чинь гадаад хүмүүс шүү дээ хичнээн хэл усандаа сайн байсан ч гэсэндээ бас нэг албан бичиг бичгтээ солонгос хүний нүдээр харахад ямар байх вэ тий хийчээд эднэрээрээ бас хянуул шалгуулах ч юм уу тусламж авдаг бас тохиолдол байдаг. Мөн одоо энэ 5 холбоо маань аягүй тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг холбоод байгаа. Тэгээд центртэй одоо янз бүрийн үйл ажиллагаануудыг маш их зохион байгуулдаг. Одоо жишээ нь гэхэд манайх бол 6 сарын 2-нд одоо холбооны гишүүдийн дунд одоо их хүрсийн баярыг цомхон хийж эхлэх гэж байгаа. Тэгээ хойтонгоос ерөнхийдөө анх удаага их хүрсийн баярыг анх удаага хийж байгаа гэдэг утгаараа бид нар одоо хойтонгоос жоохон энэ жил туршлага маягаар өөрсдөн дээрээ хийгээд тэгээ хойтон жоохон том хэмжээний их хүрсийн баярыг хийх зорилго тавьсан байгаа. Мөн одоо 6 сарын 9-нд бүх холбоодууд маань энэ 5 холбоод маань нийлээд одоо солонгосоор бол пажави буюу хоорондоо одоо юмнуудаа авчир зараад тийм ээ нээлттэй өдрлөг хийн. Тэгээд гол зорилго маань ямар зорилготой гэхээр тэр өдрлөг маань болохоор одоо Монголд байгаа тахир дутуу хүүхдүүдэд тэр өдөр одоо зарж орлуулсан зүйл одоо мөнгнөөсөө тэр хүмүүст одоо тусламж үзүүлэх тийм зорилготой байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн бас бид нар бол нэг 50-70 хүний зорилт тавьсан байгаа. Тэгээд мөн энэ үйл ажиллагаанд та бүхэн нээлттэй оролцож болно. Мөн одоо зарахыг хүссэн тийм ээ. Нэг бол одоо биднэрт үйл ажиллагаанд дэмжиж Монгол дахь одоо тахир дутуу хүүхдүүдтэй тахир дутуу гэж бас хэлэх болох байх тийм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй одоо туслах боломжийг бас олгож байгаа юм шүү. Тий. Тэгээд би сая бас Монгол руу явчихэд ирсэн. Саажилттай хүүхдүүдийн асрамжийн газар одоо сэргийн засах гэдэг баха. Тэр газраар орчод ирсэн л дээ. Эмнэлэгт. Тэгээд тэр хүүхдүүдийг харж байхад бол одоо айгүй тийм хэцүү айгүй их тийм хайр халамж хөдөлмөр их шаарддаг. Эцэг эхээс нь нэгэн заавалжгүй байж тэр хүүхдийг асарч хамгаалах шаардлагатай болдог. Тэгэхээр зэрэг тэр тэдгээр одоо саажилттай хүүхдүүдийн ар гэрхэнд бол маш их одоо ачаалал байд юм билээ. Тэгэхээр бид нар бас тэр хүүхдүүдэд бас их туслах хэрэгтэй болоо гэж бодож байна. Өдөрлөг явагдах юм байна. За комментууд ирсэн байна л да. За тэгээ солонгос хэлний сургалт нь яаж явах вэ? Цаг нь болон хоног нь яд юм болоо гэсэн асуулт байна. За солонгос хэлний сургалтанд нь бол яг тухайн үедээ ингээд сургалтаа юу ахлаар эхлэхэд нь болохоор зарлцдаг байхгүй юу? За тэгээд Түндэ мөн Global төвийн маань бас
тусдаа веб хаяг Facebook хаягийн ч гэсэн байдгийн. Тэрнгээр нэгдүгээрт ороход бол бүх энд одоо явагдаж байгаа үйл ажиллагаануудын зарууд явагдаж байдаг. Хэрвээ та өөрөө бас асуухыг хүсэх юм бол утасныхын дугаарыг бас танд хэлж өгч болж байна. Энд бол Түндэмэн Global TV-ийн утасны дугаар бол 02 22 71 95 21 юм байна шүү. Энэ дугаар руу залгаад одоо лавлаж асууж болно. Мөн одоо Түндэмэн Ёгсоо Мунхаа яг одоо Түндэмэн History of Culture Park Station-ны 7 дугаар гарцаар юм уу 6 дугаар гарцаар гараад хурж ирж бас биеэрээ хурж ирээд асууж бас болно. За амжилт хүсье. Глобал TV сургалтыг өгөөжтэй хэрэгтэй байдагт баярлалаа гэж байна. Баярлалаа. За номын сан. За би дамжуулнаа. За номын сан хамгийн гоё гэдэг чинь амжилт хүссэн байна. За хаана байдаг вэ гэдэг чинь мөн сая яг хэлсэнчлэн Түндэмэн Ёгсоо Мунхаагийн яг 7 дугаар гарцаар бол байхад бол өөдөөс нь хараад глобал Түндэмэн глобал центр гэдээ биш хаягтай байж байгаа. Тэр түүний 7 давхарт орж ирэх юм бол байгаа шүү. За иймэрхүү төвөл ажиллагаа явуулж байна. За бас таныг одоо төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөлд бас байдаг гэж сонсч ирсэн. Бас та энэ талаараа суулцаж. Юуг ярьж ах шиг байна л да. Бүгд найрамдах Солонгос улс дахь төрийн бас байгууллагуудын нэгдсэн зөвлөлийг хэлж ах шиг байна тийм ээ. Энэ нэгдсэн зөвлөл маань болохоор зэрэг Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагуудыг нэгтгэсэн тийм нэгдсэн тийм системд нодлонгоос ахуулаад бид нар орсон байгаа. Уг нь бол энэ үйл ажиллагаа нэгдээ одоо холбоодууд нэгдэж үйл ажиллагаагаа явуулцгаая томхон шиг арга хэмжээнүүдийг хийя гэсэн яриа бол их эртнээс яригдсан байдаг. Тэгээд тэр маань болохоор яаж эхэлсэн гэхлээр ерөнхийдөө яригдж явсаар хагаад ер нь бол эхлэхэд бэлэн болцсон байсан. Одоо болохоор хөлийн чанддах монголчуудын чуулга уулзалт гэж юм байдгийн. Тэгээ тэр маань болохоор одоо энэ жил 3 дахь удаага зохион байгуулагдах байгаа Монголд одоо гадаад хэргийн яам дээр болдог. Тэгээд энэ удаа бас одоо 2 жилд нэг удаа болдог. 2016-нд нэг 2 дахь удаагийн одоо тэр хөлийн чанддах чуулга уулзалтанд оролцож ирээд тэн дээрээс хурж ирчээд одоо энэ ер нь бол нэгдсэн зөвлөл гэдэг зүйл байх ёстой юм байна. Хамгийн ихээр монголчууд төвлөрсөн орн бол одоо Солонгос орны харахгүй юм байгаа. Тэгэхээр зэрэг дээрэс нь одоо манай монголчууд ч аягүй тийм янз бүрийн сайн дурын үйл ажиллагааг маш ихээр хийдэг их идэвхтэй оронд тооцогддог байгаа. Тэгээд төрийн бус байгууллагуудыг ингээд бид нар нодлон бас ингээд судалж үзлээ л дээ. Хэдэн судалгаа хийж үзэхэд 25 байгууллага болж исэн. Тэгээ яг одоо биднэрт одоо мэдээлэл явуулсан 25 төрлийн бас байгууллага байсан. Мөн үүнээс одоо гадуур орхигдсон ч байх боломжтой шүү дээ тийм ээ. Тэгэхээр бүртгүүлж амжаагүй. Тэгэхээр энэ олон одоо цогцын хүчийг хэдүүлээ хамтдаа нэгтгээд эх орныхоо төлөө бас нэг хэрэгтэй томхон шиг үйл ажиллагаа явуулъя гэж зориод нодлон бид нар анх нээсэн байгаа. За тэгээд нодлон анх нэнгүүтээ 13 дугаар Монгол орны хөгжилд 13 дугаар чуулга уулзалтыг хийсэн байгаа. За энэ Монгол орны хөгжилд чуулга уулзалт маань болохоор зэрэг дэлхийн орнуудад ингэж нэг явагддаг. Одоо тэр маань болохоор Америкт байгаа монголчууд ч юм уу те Англид байгаа монголчууд ч юм ингэж одоо эх орныхаа хөгжлийн төлөө одоо чуулга уулзалтыг хийдэг. Зохион байгуулдаг хана штэ. Хөлийн чанддах монголчуудын чуулга уулзалт маань бол төрийн бос байгууллагуудын чуулга уулзалт маань болохоор Монголдо төвлөрч хийгддэг тийм. Тэгээ чуулга уулзалт. Тэгэхээр тэнд маань бас ингээд зөвхөн яг гадаадд байгаа монголчууд бас өөрсдөө очиод тэндээ бас одоо юм үйл ажиллагаа одоо тий яг үнэ одоо бид нар шиг л ингээд төрийн бос байгууллагууд очиод одоо эх орныхоо төлөө юу хийх хэрэгтэй гадаад байгаа одоо монголчуудтай ямар улс төрийн бодлого юу явуулах вэ ямар тусалцаа үзүүлэх вэ яаж хоорондоо одоо нэтворкинг үүсгэх үү гэх мэтчлэн одоо юу яадаг л да. Тэгээд яг хөө энэ үйл ажиллагааг тэгээд одоо хэдийн хэр хугацаанд явуулах уу бас
тэр үйл ажиллагааг бас оролцож байгаа хүмүүс нь ч гэсэн бас ямархан хүмүүс байх вэ? За энэ үйл ажиллагаа бол одоо нэгэнт л эхэлчихсэн хэдийн ярих хугацаанд гэсэн юм бол байхгүй мэдээж гадаадыг зорих монголчууд бол одоо нэмэгцээр байгаа. Тэгтээ мэдээж зогсохгүй тодорхой штэ тийм юм одоо энэ глобал нийгэмчлэгдсэн тэгээд нэгэнт эхэлчихсэн юм чи бүр улам боловсронгуй болоод улам хүрээгээд хэлэх болов гэж бодож байна. Дөнгөж эхэлж байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол 3 удаагийн шулуун уулзалттай. Тэгсэн ч гэсэндээ бид нар бол маш амжилттай хоорондоо нэтворкинг хийгээд үсгээд айгуу тийм амжилттай ажиллаж байгаа. Хурал цуглаанаа бол одоо энэ онлайнаар хийцдэг бас сүүлийн үед бол хорвоо дэлхийг өгжээ сайхан болсон байх тий. Хав байгаа Америк, Польш одоо Европ байгаа, Азад байгаа. Тэгээ 5 ТV хүмүүс чинь 5 ТV-д тархан сууршсан монголчууд маань одоо ингээл нэг дор нэг цагт ингээд цуглараад хурал цуглаанаа хийгээд эх орныхоо талаар болон гадаадд байгаа иргэдийн талаар ярьдаг тийм чөлөөтэй болчихсон байна. За тэгээд гадаадд байгаа иргэдийн нэг одоо гадаа төрийн бус байгаа Сөүл хотын одоо нэгдсэн зөвлөл гээд нэг Сөүлд байгаа одоо иргэдэд зориулсан нэг тийм одоо төрийн нэгдсэн бодлого гэдэг тийм ээ. Энэ болохоор зэрэг ийм байгаа. Сөүл хотын захирагч Пагвансон даргын одоо захирагчийн санаачлагаар гадаад иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж бий болсон байгаа тийм. За энэ маань болохоор зэрэг одоо бас л Сөүл хотоос гадаад иргэдтэй хандсан бас нэг бодлого тийм дэмжих бодлого байхгүй. Тэгэхээр зэрэг энд юу байна гэхэлэр зэрэг нэгдүгээрт одоо гадаад иргэд маань Сөүл хотын хөгжил дэвшилт нь ямар одоо хувь нэмэр оруулах боломжтой ямар улс төрийн бодлого бишээ одоо ямар бодлогоор одоо Сөүл хотыг хөгжүүлэх үү тийм ээ хаана ямар өөрчлөлт хийх үү тий энэ тал дээр одоо нэгдүгээрт бас тийм гадаад одоо яригддаг байгаа. Мөн гадаад иргэдэд зориулсан тийм ээ Солонгост Сөүлд амьдарч байгаа гадаад иргэдтэй одоо яавал арай тав тухтай амьдрах нөхцөлийг нь тийм ээ яавал бүрдүүлэх үү та хаана очиход ямар одоо хүндрэл бэрхшээл юу вэ тэрийг сонсож өгдөг. Тэгээ буцаад тэрийг одоо улс төрийн бодлого болгоод гаргаж ирдэг тийм газар л та. Тэгээ бас үүний минь нэг илэрлэл нь болохоор энэ глобал төвд байгаа гэж ойлгоход бол тийм одоо энэ төвд маань чинь Сөүл хотод бол одоо 7 миний мэдхийн 5-аас 7 глобал төвд байгаа байхгүй одоо энэ Түндэмэн глобал төв гэж байгаа. Сөүл глобал төв гэж байгаа. Этионд нэг байдаг гэж сонссон. Одоо ингээл Сөүл дотор бол нэг 7 төв байдаг гэж ойлгоод байгаа. Тэгэхээр зэрэг энэ төвд маань болохоор бас л Сөүл хотын гадаад иргэдийг дэмжих бодлогын хүрээнд бий болсон тийм төв байгаа. Мэдээж би бол одоо Солонгос орног Сөүл хотыг одоо маш их одоо ялангуяа манай монголчуудад маш их илэгтэй сайхан хот орон гэж би их боддгийн тий. Тэгэхээр одоо хаач ичсэн ингэж сайхан дэмжиж өгөө бид нарыг тий бүхэлдэн одоо бодлогын хүрээнд дэмжиж офсороо хангаад ингэж явах болвол айгу тийм бахархмаар санагддаг. Тэгээд одоо ингээд та хэлж байгаа л да Сөүлд ингээд 7 глобал төв бас байгаа гэдэг чинь энэ бүгдийнх нь бас чиг үүрэг нь бас өөр одоо жишээлбэл Түндэмэн глобал центр маань болохын зөвхөн худалдааны талаар бизнес эрхлэх хүмүүст хийгдэж байгаа бол тэр бусад салбарууд нь бас мөн адилхан байдгийн болов уу эсвэл өөр чиглэлтэй байдгийн болоо. За бусад салбарууд ч гэсэн өөр өөрсдийн бас өнгө ойстой байгаа. Тий. Цэвэр Түндэмэн глобал төв болвол бизнесийн чиглэлээр одоо дагнсан байгаа. За юу болохоор Сөүл глобал төв бол ерөнхийдөө төв глобал төв гэж би ойлгоод байгаа. Энд бол маш их олон төрлийн одоо сургалт болон үйл ажиллагаа бодлогод явагддаг. Тэн дээр Сөүл глобал төв дээр нэмж хэлэхэд манай одоо олон орны зөвлөхөд байж идэг. Одоо цар зөвлөгөө өгдөг зөвлөгчд байж идэг. Дээрэс нь ер нь манай монголчууд ихэвчлэн мэддэггүй байлээ. 6 давхурт нь одоо Ижиосон Ингон Центр гэж байгаа. Ижиосон Ингон Центр гэдэг маань болохоор зэрэг хослмол соёлтой эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв гэж байгаа юм. Тийшээ холбогдоод одоо сүүлийн үед аягүй их тийм нөгөө Me Too гэл
тий одоо тийм одоо эмэгтэйчдийн хүчирхийллийн авиг гардаг болчиход байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд авиг халдаг аюу. Тэгээ дээрэс нь одоо манайхан өөрсдийнхөө эрхийг мэдхгүйгээс болоод тийм ээ эрх үүргийг мэдхгүйгээс болоод нэг бол хүчирхийлэлд халдаг өртсөн байдаг. Нэг бол өөртөө хүчирхийлэл үлдсэн байдаг аахгүй. Тэгэхээр эн чинь одоо бүхэл бүтэн улс орны нэгдүгээр соёл дээрэс нь хуулийн өөрчлөлт гэж нэг юм байна шүү дээ тийм үү. Ялгаа нь тэндээ байгаа байхгүй. Тэгэхээр бид нар мэдхгүйгээсээ болоод өөрөө өөрхийн эрхийг нэгдүгээр хамгаалж чаддгүй юм байна. Хоёрдугаар бид нар мэдхгүйгээсээ болоод хүний эрхийг зөрчдөг юм байна гэдгийг бас сайн хэлмээр юм шиг санагдсан надад. Тэгээд та бүхэн хэрвээ одоо өөрийнхөө юм уу ойр орчинд чинь тийм хүмүүс зөндөл байгаа штэ. Ойр орчинд чи одоо ингээд эрхэм зөрчигдсөн ч юм уу эсвэл одоо хаашаа хамтгаа мэдгүй байгаа тийм хүмүүс байх юм бол Сөүл глобал төвийн 6 давхарт байдаг одоо тэр эмэгтэйчдийн эрхийг хамгаалах төв рүү хандаж зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Тэгээд ерөнхийдөө хүн манай монголчууд бол нэг тийм байдэн шүү дээ. Зүгээр л нэг одоо бие биенээсээ асуугаал тийм ийм багцаатаал байдгийн гэсэн тийм зөвлөгөө авдаг. Тэрнгээр ингээд дагаж эмийн хэрэглэж гэсэн ерөнхийдөө хөвчлэн заримдаа нэг тэгж харагдаг байхгүй. Миний хоолой ингэж ойролцоо өгдөг дээ. Яавал дээр үг гэл нэг тийм барагцаалсан юмар тийм эмчд очиж үзүүлдэг. Тэрэн шиг мэргэжлийн хүн гэдэг бол одоо шал өөр юм бэлээ. Тийм учраас та бүхэн мэргэжлийн газар хандаарай. Одоо бид нар зориулсан айвих тийм хэтэг одоо юу гэх юм боломж байна, хөнгөлөлт байна. Тэгээд дээрэс нь айвих сайхан үйлчлэгээнүүдийг ингээд гаргаад өгчихсөн байна. Монгол хэлээр зөвлөгч нар байна, тийм ээ. Энэ бүхнийг та бүхэн мэдээлэл байвал бид нар ер нь бол мөн тэрнээс гадна өөр бас одоо нэг жишээлбэл хуулийн зөвлөгөө ч юм уу тий эсвэл бас нэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа даа цалин мөнгө авч чадахгүй байгаа тохиолдолд бас тусалцаа үзүүлдэг болов үзүүлнэ тий зөвлөгөө мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөөд холбогдох газруудтай холбож өгөөд тийм үйлчлэгээ үзүүлдэг байгаа. За нэгдэж бас Түндэ мөн глобал төвөөс асуусан ч гэсэндээ хооронд нь холбоод өгдөг тийм дээрэс нь бас манай холбооноос бас асууж болно. Манай бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол эмэгтэйчдийн холбоо нас бас асууж болно. Бид нэр мэдээж мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөхгүй ч гэсэндээ хаашаа хандаад хин очиж одоо яавал яах ёстой вэ гэдгийг бид нэр зааж орчлох боломжтой шүү. За ахаад дугаараа хэлээд өгөөч гэсэн байна. За та хэлж байна. Энэ дугаарыг би танд комент хэсгээр яг үлдээж өгье. Тэгээд мөн та бас комент хэсгээ шалгаад үзээрэй. Бид нар бас хаягийг болон утасны дугаартаа ингээд оруулсан байгаа. Та бас нэг шалгаад үзээрэй. За тэгээд бас ер нь манай нэвтрүүлгийн цаг маань бас нэлээд явсан байна. Тэгээд бас манай нэвтрүүлэг бас уурхаад ингээд орж өгсөнд бас баярлалаа. Манай нэвтрүүлгийг хүлээн авч өгсөнд баярлалаа. Тэгээд бас энэ гадаадд суугаа монголчуудаа зориулаад бас таас ингээд өөрийнхөө үзэл бодлыг ч юм уу те манай нэвтрүүлэгт бас орж байгаа юм чинь бас гадаадд хархан суугаа манай нэвтрүүлгийг бас Солонгост байгаа гэлтгүй бас өөр оронд байгаа хүмүүс бас үздэг. Та бас тэр хүмүүст бас сүүлийн бас ярианы майкийг үлдээе. За гэг үтгэн дуус болсон чинь хэлэх үг болтгоо л даа гэж. За ер нь бол яг хөө бид нэр өнөөдөр Түндэ мөн глобал төвийнхөө үйл ажиллагааг одоо танилцуулах зорилготой орж ирсэн. Тэгэхээр ер нь бол Сөүл хотоос тэгээд ялангуяа миний мэдхийн урд нь би одоо 10 жилийн Солонгос оронд амьдарч байна. Миний мэдхийн одоо өөр газар тийм ээ ингээд гадаад иргэдийн төлөөлөгчдийн хурлыг одоо 2 эхлүүлээд 3 жил болж байна. Энд одоо ингээд бидний үйл ажиллагааг дэмжээд одоо ингээд 2 жилийн өөр 3 жилийн өөр үзэж байна. Бас глобал Сөүл глобал төв дээр бас ингээд холбоодуудыг гадаад холбоодуудыг бас тэнд бас байрлуулдаг. Тэгэхээр ер нь бол яаж ч утсан манай одоо Солонгосын Сөүл хотын захиргаанаас бол маш их дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа явдал би маш их баяртай. Тэгээ бид нар бас хангалттай баярлалаа гэдэг тийм талархсан сэтгэлийг одоо хангалттай хэлжих ёстой юм болов уу гэж би боддtiin. Тэгээд ерөнхийдөө Сөүл хотын захирагч Агунсун захирагчтай одоо мэдээж миний ярилцлагыг
Яг бид нар бол хоорондоо холбоотой ажилладаг л да. Ер нь хоорондоо ингээд хувийн чадтаар харилцаатай ч юм уу тиймэрхүү харилцаатай ажиллахын үед ажилладаг. Би бас энийг далиндуулаад бас манай монголчууд ч гэсэнтэй Солонгос орнд Сөүл хотын цагиргаанд баярлж байгаа болов гэж бодож байна тийм. Тэгээд дэлхийгээр тархан суурьшсан монголчуудаа бас ингээд эрүүл бие царуул ухаан оршин тэгээд хоорондоо холбоотой бас хөгжиж дэвшихийн төлөө хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа санаа оноогоо уралдуулан эх орныхоо хөгжлийн төлөө урагшаа гэж хэлье. За баярлалаа. За та магадгүй бас илүү их мэдээлэл авахыг хүсвэл коммент хэсгээр мөн асууж болно. Мөн та глобал Түндээмэн глобал центр дээр ирээд бас асууж мэдхийг хүссэн зүйлээ асууж болох нэ. Мөн бүр ихийг магадгүй хаяг ч юм уу те хэрэгтэй мэдээлэл авахыг хүсвэл манай вебсайтанд буюу манай пэйж хуудсанд бас хандаж болно шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ дараагийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай баярлалаа. За баяртай.